Сайн байцгаана уу, шинэ өдрийн мэнд Narcissist Ego podcast тантай хамт. За подкастын маань гол зорилго нарциссист токсик хүнийг хэрхэн урьдчилан таньж мэдэх, хэрвээ та энэ харилцаанд аль хэдийн орсон бол эдгээр хүмүүстэй хэрхэн яаж зөв харилцах, эсвэл та энэ харилцаанаас гарахыг хүсэж байгаа бол ямар арга замаар гарах талаар зөвлөгөө өгдөг подкаст байгаамаа. За өнөөдрийнхөө дугаараараа хэрхэн өөрийгөө өдөөн хатгалтаас өмгөөлж хамгаалах вэ гэдэг талаар ярих болно. За бид өдөр тутмынхаа амьдралдаа эерэг болон сөрөг харилцаанд байнга орж байдаг. Та өөрөө хүсээгүй байсан ч урдчилж хизээ ирэхийг нь таахын аргагүй сөрөг харилцаанд орчдөг. За хэрвээ та өөрийгөө өмгөөлж хамгаалахгүй бол хэн ч таныг хамгаалахгүй. Та өөрийнхөө хэрэгцээ мөн аюулгүй байдлыг хамгаалахгүй бол хэн нэгэн дуртай нэг нь хүсэн цагтаа таныг сүйтгэж чадна. Тэгвэл та яаж хэрхэн зөв өөрийгөө өмгөөлж хамгаалж чадхаа мэдэх үү? За хэрвээ та өөрийгөө одоо өмгөөлж хамгаалах шаардлагатай бол эхлээд нэгт та өөрийнхөө үн цэнэ ямагт мэдэж түүнийг ухамсартай бүрэн хүлээн зөвшөөрч түүндээ одоо бат итгэлтэй зогсох хэрэгтэй. Тэгээд одоо яг ямар мөчөд энэ токсик болон нарциссистик хүнтэй эргээд харилцаанд орох хэрэгтэй вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Та яг өөрийнхөө ухамсартай сэтгэл зүйдээ би энэ токсик хүнтэй харилцаанд ороход бэлэн болоо гэх үедээ л харилцана гэсэн үг. За хэрв хэн нэгэн гэр бүлийн гишүүн, найз нөхөд, ажлын хүрээнд эсвэл огт танихгүй хэн нэгэн танд одоо сөрөг үг хэлэхэд та заавал ямар нэгэн хариу үг хэлэх хэрэггүй гэдгийг ойлго. Хэрв хэн нэгэн таныг одоо өдөж хэрүүл урууландаа ингээд урьж оруулах гэд байвал үүнд нь оролцохгүй, огт тоохгүй өнгөрөөж сурах хэрэгтэй. Танд ийм зөв сонголт байгаа гэдэгтээ итэг. Гэтэл бидний одоо ихэнх маань одоо ингэж шатдаггүй. Яагаад гэвэл учир нь одоо хэн нэгэн танд үзэл бодлоо хэлэхэд та эргүүлээд хариу үзэл бодлоо өгөх ёстой гэсэн ёс суртахуун таны далд ухамсарт байдаг учир. За энэ нь бидний одоо амьдралын туш одоо өсөж төрсөн орчин одоо сургууль соёлоосоо олж авсан байдаг. Энэ нь бол зөв. Тэгвэл хэн нэгэн таныг одоо доромжилж өдөж хатгаж байгаа бол энэ нь ёс суртахуунтай зүйл биш ээ. Тийм болохоор та хэн нэгэн танд одоо ёс суртахуунгүй харьцаж байхад та энд нь эргүүлж хариу үг хэлэх ёсгүй л гэсэн үг. Тийм болохоор одоо нөгөөт хүн чинь тантай үзэл бодлоо үнэн сэтгэлээсээ хуваалцаж байна уу? Эсвэл энэ хүн чинь таныг өдөж хатгаж байна уу гэдгийг одоо ялгаж сурах хэрэгтэй. Хэрв та өөрийгөө одоо өмгөөлж хамгаалж байгаа бол одоо таны цагийг үрж байгаа тэр токсик хүнд анхаарлаа хандуулах ямар шаардлага байхгүй. Гэтэл одоо их хүмүүс үнийг нь одоо эсгэргээрээ хийдэг. Тэд өөрсдийгөө одоо ойлгуулах гэж тайлбар хийдэг, өөрийгөө мөөрдөг, нөгөө хүндээ зөв ойлголт өгөх гэж оролддог. За нэгэнт нөгөө хүн чинь таныг хинбэ гэдгийг чинь хүлээн зөвшөөрөхгүй, одоо үнэлэхгүй байгаа учраас энэ үед та өөрийгөө би ийм чадвартай хүн, би ийм сул дорой хүн биш. Би чиний бодсон шиг тийм зүйл хийгээгүй гих мэтийг одоо батлах, тайлбарлах гээд одоо тэр токсик хүнтэй харилцаанд ороод ах ямар ч шаардлагагүй, энэ ямар ч ач тусаг өгөхгүй, энэ ямар ч нэмэргүй гэдгийг хүлээн зөвшөөр. Харин оронд нь одоо өөрийнхөө ухамсартаа би үүнд одоо хариу өгөх шаардлагагүй. Би энэ сөрөг үг хэлэнд одоо миний амьдралд одоо ямар ч ашиггүй. Тийм учраас би үнэн хүнтэй одоо ингэж өөрийгөө тайлбарлаж ойлгуул сөргөлтөх нь одоо миний цагийн үрсэн хэрэг гэдгээ
одоо толгоондоо хийж өг. Эн чинь та өөрийгөө үнэлэх үнцэн юм. За заримдаа бид нарт одоо нөгөө токсик хүнд өөрийгөө өмгөөлж хамгаалж заавал нэг юм хэлэхгүй л болохгүй ингээд хэл ам загтансан үе байдаг. За энэ үед яах вэ? Энэ үед та өөрөөсөө энэ асуултыг асуу. Би энэ хүнээс болоод тав тухтай байдлаа алдах нь надад ямар ашигтай юм? Хүч энерги энэ хүнд зориулах нь ямар хэрэгтэй юм? Эргээд энэ алдсан хүч энерги тав тух цагаа би хэрхэн яаж буцааж олж чадах юм бэ гэдгээ асуу. Хариулт нь мэдээж энэ алдсан цаг хугацаа хүч энерги тав тухатаа хизээж олж авч чадахгүй. Хэрв нөгөө токсик хүний одоо хэлсэн сөрөг үг нь одоо таны толгойд эргэлдэж ерөөсө гарахгүй байвал энэ үед та яах вэ? Та зүгээр түүнийг одоо хогийн хог гэж бод. Тэр хүн тань руу хогоо шидлээ. Та тэр хогийг бадаж аваад эргүүлээд өөрлөн шидэх ямар ч шаардлага байхгүй. Оронд нь ухамсартай байгаа нэгэн хогийн самдаа хийгээд устгачих. За үүнийг нь одоо өөр дээрээ хүн дээр тусгаж аваад ингээ бодоод яваад ах хэрэггүй. Одоо жишээгээр тайлбарлал одоо бид нар одоо компьютер дээр хэрэггүй мэдээлэл файлаа компьютертаа одоо зай гаргах гээд одоо хогийн саунд хийгээд одоо устгадаг штэ. Яг тэрэн шиг тэгэл устгачих хэрэгтэй. За хоёрт нь өөрийнхөө бөөрийн хэлсэн сул үг ээрч муурсан эргэлзээгээ авч хай. За жишээ нь чи сая юугээ хэлсэн бэ? Би буруу сонсч уу? Чи намайг буруу ойлгочих шиг боллоо. Чи тоглож байгаа байлгүй дээ. За байж та яг яасан гинэ? Чи яг юу гэд хэлсэн бэ? Гэх мэт ийм сул бөөрийн хэлсэн үг энэ өөрийнхөө ээрч мурсан эргэлзээгээ бүгдийг авч хай. Энэ зуршлаа хай. Энэ сул бөөрийн хэлсэн ээрч муурсан үгээ хүмүүс голцоо одоо гол зүйлээ ярьж хэлэхээс өмнө хэлдэг. Тэгвэл тэг хэрэггүй. Эн чин таныг өөртөө идэх итгэлийг чинь бууруулаа зогсохгүй. Нөгөө токс хүнийхээ одоо таныг улам доромжлох одоо зангийн өдөөж дэвргэж өгдөг. За заримдаа хүмүүс бүр уучлаарай та намайг буруугаар ойлгочих шиг боллоо гэд уучлалгүйгээд эхэлдэг. Тэгэд өөрийгөө одоо ойлгуулах тайлбараа хийгээд эхэлдэг. Энд одоо ямар ч уучлах гуйх хэрэггүй. Оронд нь та шууд утгатай, тов тодорхой ойлгомжтой богино үгийг хэл. Жишээ нь за окей. Үгүй. No. Эсвэл чиний хэлсэг сонслоо. Окей. Үгүй. Гэх мэтчлээ. Эсвэл би чиний хэлсэг сонслоо. Би чиний хэлсэн шиг тийм хүн биш гэд цаашаа алхаа явуучих хэрэгтэй. Эсвэл одоо надад огт хамаагүй зүйл байна. Би юм ярих сонирхолгүй гэд яваад өгөх хэрэгтэй. Эсвэл надад өөр хийх зүйл байна гэж яваад өгөх хэрэгтэй. Эсвэл сонслоо. Наадах чинь чиний л бодол гэв цаашаа алхаа яваад хэрэгтэй. Гурав дахь нь өөрийгөө ойлгуулах гээд тайлбар өгөөд байхаа байл өөрийгөө өмөөрхөө байл. Хүн өөрийгөө одоо өмөөрөх өөрийгөө тайлбарлах үед нөгөө хүнээ тодорхой хэмжээгээр доош нь хийж байдаг. Үүнийг анзаардаг. За жишээ нь чи намайг ерөөсөө ойлгохгүй байна. Чи намайг хизээч сонсдгүй. Чи дандаа намайг доромжилж байдаг. За энэ дээр та энэ дэлгэцэн дээр харж байгаах ерөөсөө, хизээч, дандаа гэсэн үгнүүдийг одоо доор нь зураад хайлайт хийсэн байгаа хараарай. За энэ үгнүүд нь болохоор нэг талаараа та өөрийгөө доош нь хийж үн цэнгүүтэлж байгаа. Яагаад тэгэхээр ерөөсөө хизээш дандаа гэдэг чинь хизээш хин нэг намайг ерөөсөө хүндэлдэггүй гэсэн үгээр та өөрийгөө доош нь хийж. Нөгөө талаараа нөгөө сөрөг токсик хүндээ болохоор чи хизээч хэнийг сонсдгүй чи дандаа ийм байдаг чи ерөөсөө ийм хүн гэдэг байдлаар нөгөө үнийгээ доош нь очиж байгаа байхгүй. Ингээд ирэхээр за энэ хэрүүл маргаа улам цаашаа өргөжлөө явдаг байх нэ. За ингээд та өөрийгөө өмгөөлж
өөрийгөө тайлбарлах үед ингээд та өөрийнхөө үн цэнээ алдахын зэрэгцээ та өөртөө одоо итгэлээ бас алддаг. За мөн нөгөө хүн чинь одоо таныг одоо өдөн хатгаж одоо асуулт тавьдаг. Ихэнх хүмүүс үнд нь одоо бүр дадал зуршил болчихсон. Тэг яагаад гэвэл гээд тайлбар тавиад эхлээд ингээд энэ өрхөнд нь унаад ингээд явцдаг. За жишээ нь чи яасан? Чиний үнэн хэлчих гэхээр чи яагаад байгаа эцтэй? Тийм үгүй юу? Чи надтай ярихаар би чамайг дийлчихнэ гэдгээс чи яагаад байгаа эцтэй гэл өдөн ийм асуулт тавина. Тэгэхээр та өөдөөс нь үгүй гэл хэлчих хэрэгтэй. Тэгэл цаашаа алхаа явах хэрэгтэй. Хэрв таны араас нэхэл дагал болоод тэ хойноос чинь угтаж тагтаад яагаад үгүй гэж, яагаад болохгүй гэж гэ асуугаад байвал та энэ үед нь за надад өөр зөв сонголтууд байна. Чиний энэ гаргаж байгаа зан чинь миний анхаарлыг татахгүй байна. Би дэмий юмд цагаа үрдэгвэ. Надад хүч энерги зарцуулах өөр зүйл байна гэл хэлээл эдгээр үгийг хэлээл цаашаа алхаа явуучих хэрэгтэй. За эцэст нь ингээд дүгнээд хэлэхэд та өөрийгөө өмгөөлж хамгаална гэдэг нь одоо нөгөө таныг өдсөн хүнтэйгээ хэрэлдэж маргалдаж өөдөөс нь яр гэх биш. Харин нэгт өөрийнхөө үн цэнээ мэдж түүнийгээ баримтлах хэрэгтэй. Энэ нь альва сөрөг харилцаанд орохгүй. Энэ нь миний одоо цаг хугацаа сэтгэл зүйд ямар ч ашиггүй гэдгийг ойлго. Хоёрт өөрийнхөө шууд хэлэх гэсэн үгээ тов тодорхой хэл. Бөөрөн хэлсэн сул үгийг ээрч муурсан эргэлцсэн байдлаа хай. Гуравт нь өөрийгөө ойлгуулах, өөрийгөө өмөрсөн тайлбар өгөх ямар ч хэрэггүй. Оронд нь за окей, үгүй, no гэл болоо. Ингээл та цаашаа алхаад явах хэрэгтэй. За ингээд цагийг хамтдаа өнгөрөөж духлан суусанд баярлалаа. Дараагийн дугаар хүртлээр баяртай.